Merci for none гэд хинт ч бүү талах гэж байна. Эсвэл Mercy гэж клаад байдаг шүү дээ, тий. Хинтэж Mercy гэж клаад бүү хуваалц гэж байгаа. Mercy for none буюу хэнийг ч бүү өргөшөө. Хэнийг ч бүү өргөшөөл юм да, тий. Хараа. Хэргийн эзнийг хараа. Нэг юм хэргийн эзэн байна. Off you go. Явж усаа. Mercy for none гэд богино хэмжээний зурлал action цуврал Netflix дээр сайхан гарсан 6 сарын 6-нд гарсан. Тэгээд өнөөдрийн бичлэгээрээ хэдүүлээ 2 хэсэгтэй өнөөдрийн бичлэг бол. Нэг хэсэг нь бол яг Mercy for None гоё ярилцъя. Сүүлийн хэсэгт нь бол хэдүүлээ амар гоё 2 merch unboxing хийн. Хэдүүлээ харъя. Ямар яг гэдэг юм бэ? Тийш гарч ирээд. За ингэ суучиж. За. Окей. Тийм тэгээд ийм гоё юу бол хийн unboxing хийн тэгээд хэдүүлээ харъя те. За Mercy for None-ийн хувьд бол бас ойлгомжтой юм нь юу байсан бэ гэхээр John Wick-с үлгэр жишээ авсан ийм юу бол байсан. Цуврал байсан. Тэгээд ер нь рекламч тэр байсан, санаач тэр байсан. Гэхдээ би бол яг постэр юмнуудын Mercy-ээр харсан болохоос шиг зохиол одоо synopsis гэдэг ч те. Зохиолын ерөнхий санаа ч юм уу одоо IMDb, Wikipedia юу гэдгийг Netflix дээр байдаг юм synopsis богино зохиол одоо санаа тэр чинь юу гэх юм бэ? Synopsis гэдэг ч те. Тэрийг нь бол ерөөсөө уншаагүй үзсэн л дээ. Би хүмүүст тэгж зөвлөх гээд байна. Яг би бол одоо энэ ревю дээр юунд таалагдсан, ямар зүйл нь санагдсан гэдэг ч юм уу те. Ерөнхийдөө мэдрэмж сэтгэлээ ярина. Гэхдээ агуулга зохиолын нарийн деталь юм бол ерөөсөө ярихгүй. Агуулга зохиолоос зүгээр таалагдсан төрлийн зүйлүүд нь тэр тал нь ч юм уу те. Ийм тал нь гэдгээс л яруу гэхээс ш нарийн орохгүй. Тэгээ би бол ерөөсөө юг яг R-rated action гэдгийг л мэдчихсэн. Өөрөө мөдөг үзсэн. Тэгээ тэр нь надад айгүй гоё байсан. Тэгээ тийм болохоор хүмүүст тэгж үзээсэй гэж би бол зөвлөх гээд байгаа. Санаа нь бол. За тэгээд энэ цуврал маань бол надад ер нь их таалагдсан. Ер нь бол цувралын хувьд бол богино хэмжээний цувралд 7 ангитай. Эхний нэг анги бол би энэ ангийг 3 хэсэгт шинэ цувралын 3 хэсэгт хуваах гэдэг юм л да. Эхний анги. Тэгээ 2-оос 5 дугаар анги. Тэгээд 6 7 дугаар ингээд. Ингээд нэг ийм ангиудаар бол ерөнхийдөө хуваагч. Эхний ангийг ерөөсөө яг энэ plot synopsis янз бүрийн юм уншаагүй үзсэн хүмүүст бол айгүй сонирхолтой те манай битэр ингээд үзчихлээ л да. Тэгээ айгүй сонирхолтой санагдсан те. Тэгээ айгүй юм том twist маягийн болж байгаа. Тэгээд окей эхний анги гэхэд айгүй сонирхолтой эхэлж гин гэж бодоод тэгээ 2-оос 5-ын хооронд нэг storyline ерөнхий нэг зохиол явж байгаа. Тэр бас айгүй сонирхолтой. Гэхдээ дундаа бодож байсан учраас энэ сториг 7 анги хүртэл яаж сунгах юм бол та хитрхийн оршчихгүй дээ гэж бодоодсан байхгүй. Тэгсэн чинь 5 руугаа айгүй гоё орж ирээд 6 7 айгүй сонирхолтой байсан. Энэ зохиол талаас бол ингээл байж байгаа л ерөнхийдөө шин ялангуяа эхний анги төгсвөл за тэгээд 4 5 ялангуяа 5 6 7 дугаар ангиуд дээр ийм янз бүрийн твист шин одоо ийм ургууд те зохиолын леерүүд Shrek reference юунд леерүүд орж ирээд тэд нар нь айгу улам сонирхолтой үзүүштэй гой болгож исэн. Гэхдээ нэг тийм амар юу гэдгийг урдчилж тооцоолохооргүй бүр пүү па гэл амар уулга алдгаар тийм твист юмнууд бол байгаагүй. Урдчилж харахад бол хангалттай боломж. Ер нь бол нэг тийм амар сүртэй биш. Гэхдээ зохиол дээр бол шинчилж одоо ингэж шин нуглараа те шин эдрээ шин юм ингэж орж ирж байгаа юмнууд айгу гоё байсан. Левел ахаа яваад байгаа нь бас давхар айгу гоё байсан. Тэр нь бол жүжиглэлт бол тун давгүй. Ер нь би нэг өмнө нь ярьжсэн шүү дээ ревю юмнууд дээр те яг өмнөд солонгосын яг соёлын зарим нэг зүйл надад наалддаггүй маа гэдэг юм жүжиглэлтийн хэм маягийн ч юм уу жүжиглэлтэн ч юм уу эсвэл магадгүй хүмүүсийн характер байдаг юм уу соёлын тийм үйлдэл ч юм уу те тиймэрхүү нэг эмоц хөдлөх юмнууд надад жоохон тийм санагдаа гэж ярьжсэн өмнө ревюн дээр. Энэ дээр бол тийм юуроос анзаараагүй нэг эсрэг дүр дээр нэг тийм хүн байгаа. Гэхдээ тэр нэг тийм анзаарсан ч нэг юм лайтай ч юм уу үзэд ядаргаатай ч юм уу санагдсан бол ердөөсөө байгаагүй. Тэр бол гоё байсан. R-rating-ыг бол тун давгүй ашигласан. Гэхдээ үгдийн 28 years later те эсвэл одоо Predator-ийн нөгөө Killer of Killers те тэднэр шиг хэмжээнд одоо яг R-rating гэдэг зүйлээ гоё бас яг гоё оруулсангүй бас үгүй. За дээрэс нь энэ дээр бас нэг юм байгальтай өмнөд солонгосын кино урлаг хэдийгээр мундагч гисэн яг техник талаасаа за бас зарим нэг өөр удахгүй ярих сэдв юмнууд талаасаа бас туршлага гэдэг талаасаа Холливуд ч юм уу эсвэл за зөвхөн Холливуд гэлтгүй зарим нэг уран бүтээлч те ус одоо заавал систем гэлтгүй те уран бүтээлчдэг арай гүйцэхгүй байна гэдэг нь харагдаж байгаа. За нэгдүгээр сайн яригч байгаа дөрөв CGI. Энд дээр ялч R-rating байгаа. R-rated хэсгүүд нь бол мэдээ CGI одоо аргалсан байгаа. Холливуд эсвэл зарим нэг одоо сайн кино урлагийн хөгжсөн газруудын яг ийм R-rated хэсгүүдийг бол одоо шинэ 28 years later те Британий бүтээл. Тэнцээ бол R-rating
гол зүйлүүдийг CGI байгаа ч гэсэн practical effect-ээр айгүй их юм ашиглаж байгаа тийм. Тэгэнгүүт энэ дээр бол яг practical гэхээсээ илүү CGI нэх байсан одоо цуснууч энэ тэрэг тийм. Тэгэнгүүт тэр нь мэдгэтгэхээр яалтчгүй жоохон унахад унгасан яг сүртэй биш л дээ энэ зурлыг нэг муу бол болохгүй. Гэтэл бас л одоо юу гэдэг юм бас бид нар ингээд нэг юм жоохон нөгөө даварцсан байгаа хгүй тий. Юу гэдэг ингээд юм том сайн production сонгож үзээд дандаа үзээд байхаа ер нь сайн бүтээл дандаа үзээд байхаар яг арай тэр левелээс нь жоохон будаг ч юм уу жоохон өөр хэмжээнд ч юм уу жоохон өөр соёлын ч юм уу юм гараад ирэхээр тэр нэг нэгдүгürt одоо юу гэдэг хувь хүнд таалагддаг ч юм уу эсвэл хоёрдугаар чанар нь жоохон бус нь мэдрэгддэг илүү анзаардаг ч юм уу тий. Иймэрхүү зүйл байгаа. Гэхдээ том асуудал бол үнэхээр биш ээ. Mercy for None дээр. Гэтэ зүгээр айгу анзаарэгдэжсэн л гэж хэлэх гээд гар хөл тасдаг одоо юу байдгийг ингээл нэг юм гаранд нь одоо чинь утга сэтэм ингээд зогтцсон те тэрийг ингээл яа гэл ингээл авж байгаа нь улаан зэс хийж байдаг ч юм уу те тэр нь яалтчгүй л жоохон мэдгцэн. Акшн тал дээр бол айгу юу л байлаа л да mixed айгу таалагдсан зүйлч байлаа сул санагдсан зүйлч байлаа тэр юу ингээд тэгэхээр хийх гэж хичээсэн санаа нь бол айгу таалагдсан. Айгу зөрөгтэй хийсэн тий акшн эсүүдийг айгу мэдээж яалтчгүй John Wick тэгээд Raid кинонуудын одоо ийм үлгэрч санаа авсан зүйлүүд бол их байсан. Гэхдээ гүйцэтгэл гэдэг дээр яалтчгүй одоогийн орчин цагийн кино урлагт яг hand to hand combat буюу гардан тулаантай бүтээлүүд гардан тулаан гардаг бүтээлүүд дээр Old Boy ер нь нэг л гол хэсэг шүү дээ тэр коридор. За тэгээд тэрнчэнээс маш том үлгэрч савсан Daredevil цувралын эхний сизон санагч эхний бүлгийн коридорт хийдэг тулаан. Тэгээд John Wick тэгээд юу The Raid. За болон энэ John Wick Raid-тэй холбоотой жоохон үлгэрч шишээтэй жижиг сажиг бүтээлүүд бас байгаа л да. Expansion сэлэрч нөө Extraction те Nobody гэдэг ч Atomic Blonde тэгээд мэрсэр мэдээж яг байгаа. Гэтэ энэ саний минь дурцсан The Raid энэ интер дээр John Wick те Old Boy интерсцен Daredevil энэ хэд бол яалтчгүй энэ салбартаа тэр гардан тулаан гэдэг зүйлийг өөр хэмжээнд хийцэн маа гэдэг өмнөхөр мэдэж байгаа. Яг тэр шиг хэмжээнд Mercy for None хийх албагүй мэдээж үгүй. Гэхдээ тэд нар одоо энийг ингээл үзэнгүүт тэд нарыг үзээд бид нар одоо би үнэхээр амар өөрийгөө эрхлүүлсэн үнэхээр даварцсан те ингээд юм үзэгч юм байна гэдэг айгу мэдэрч байгаа юм л да. Энэ бол муу бол биш. Гэхдээ яалтчгүй л үзэж хахад одоо яг би тэрийг яг юу гэж тодорхой нарийн хэлэхээ мэдгүй л да. Одоо чинь The Raid ч юм уу John Wick кинонууд дээр буудалцаанаас босоод шүү. За буудалцаан бол өөр те. Яг гардан тулаантай хэсгүүдийн гол одоо фокус юу нэхэр яг ингээд импакт нь мэдэгддэг те. Одоо чинь MCU-гийн яг Winter Soldier айгу бах. Гэхдээ ихэнх MCU-гийн кинонуудын чинь акшн бол муу шүү дээ. MCU ч юм өөр одоо юу гэдэг олон акшн кинонууд байгаа. Яг тулаанууд те. Жишээ нь одоо Guardians of the Galaxy дээр Gamora Nebula-ын тулдаг бол үнэхээр үзүүштэй гоё юм байхгүй ингээл нэг ингээд орлон тоглох чөлөө ингээд савж байгаа хэсэг дараа нь катлангууд энэ Zoe Saldana ингээд зохиулж байгаа ингээд явдаг ч юм уу те тэр нь ингээд нэг юм бодит мэдрэмж нь өөртөө аудиогоор ингээд зодцсон байдаг юм уу айгу олон каттай те олон каттай зарим нэг юм одоо шууд тэр дор нь орчуулах санаанд оршихгүй каттай эвлүүлэх хитрхи олон ингээд эвлүүлсэн гэх юм ийм байдаг. Тэгвэл Mercy for None team хитрхи олон биш мөртлөө нөгөө нэг ярьжсэн юм биш те яалтчгүй л ингээд дутагтай зүйлүүд байгаа мөртлөө бас давгүй хэсгүүд зөндөө байсан. Одоо энэ дэр яг нэг шот нэг хэсэг байсан. Айлын анги дээр юм 3 4 дугаар анги хавцаа ингээд нэг өрөөнд манай гол дүр нам гэж юу ингээд мангар олон хүнтэй үзэж байгаа. Тэгээ камер нь ерөөсөө ингээд тойрол яваад манай хүн тийж ингээд баахан гаруудыг хаалаа те. Тэр хэсэг болгоо байсан. Тэгэхээр энэ цуврал дээр бол яг юу гэдэг нөгөө нэг John Wick нөгөө нэг хэд те The Raid тэд нартэй дөхөх гоё хэсгүүд бол хийд байсан байхгүй байсан. Гэхдээ ихэнхдээ гүцээгүй. Тэгээ тэр нь энэ цувралыг муу гэхээс илүү би айгуу ингээд ийм даварчгсан. Үнэхээр мундаг юмнуудаас ойр хэдэн жил үзчихсэн тэрэндээ ингээд тэрийгэ стандарт үзэгчийн хувьд те болгочихсон юм байна гэдгийг айгу анзаарч үзлээ. Өөрөөр хэлбэл нэг муулах гэдэг юм биш үү гэж хэлэх гээд байна. Тий. Тэгтэл тэр ямар амар өндөр стандарт тогтоосон юм ба. Одоо нөгөө нэг том стандтэй том epic юмнуудаараа Mission Impossible гүйцэхэд хэцүү болсон шүү дээ одоо бол те. Тэр шиг л яг гардан тулаанаараа саяны хэдэг гүйцэнэ гэдэг эсвэл дөхөн гэдэг хэцүү маа гэдэг бас харуулж ийн гэж бодсон. Тэгээ яг дээрэс нь одоо энэ Soji Sub гэж жүжигчин те нам гэж юнгээ гол дүр тоглож байгаа жүжигчин эсвэл одоо юу гэдэг юм бас янз бүрийн тулааны дөрүүдэн тоглож байгаа ихэнх жүжигчид нь өөрсдөө бол бас ийм одоо бие хамгаалах урлагийн гардан тулааны мэрэгчлэлтэнгүүд мэдээж биш те орлон тоглогчид одоо бонголчууд каскадер гэдэг те стант координатор стант гүйцэтгэгч хүмүүс бол биш илүү жүжигчин хүмүүс шүү дээ. Тийм учраас яалтчгүй тэр нарийн одоо ийм том сүртэй тулаантай хэсгүүдийн орлон тоглогчтойгоор эсвэл одоо олон каттайгаар хийхээс өөр аргагүй
байсан баг гэдэг бас нэг юм бодол бас төржил байла. Тэгээ энэ цувралыг би ягаад тэрийг агуу гол яриад байна гэхээр ер нь гол зүйл нь тэр шүү дээ. Тийм трейлер явж гин эсрэг дүр мэдээж байгаа эсрэг дүр юм уу дөрүүд байгаа дунд нь хооронд нь ингээл хор хомоор хотгож байгаа наан цаан зүйлүүд байгаа. Тэрэн дээр нь твистүүд гарч ирнэ. Тэгээ мэдээж акшн алан ийм зүйл нь л байгаа. Тэгээ энэ цувралаас өгдөн John Wick үзэж байгаа, The Raid үзэж хагаад яг тэр өрөөл жишээ аваад шүү Extraction те. Иймэрхүү төрлийн зүгээр дэлгэцийн бүтээл үзэж явахдаа бид нар юу яд те одоо нэг юм хитрхи амьдралтай зүйл хүлээж үздэггүй шүү дээ, тий. Хитрхи логиктэй үзэх шаардлага. Тодорхой хэмжээний логик мэдээж байгаа. Гэхдээ ерөнхийд нь ертөнцийн дүрмээр нь ингэж хүлээж аваад нь ертөнцид болж байгаагаар нь хүлээж аваад үзчихэж байгаа. Тэр нь илүү зөв. Тэгэхгүй энэ одоо Merciful Non дээр ингэж зохиол талаас нь ч юм уу амьдралтай талаас нь ингээл олон аллага болж байгаа цагтаа сэргийлэх нь хаана байгаа гэдэг ч юм уу, тий. Эсвэл яаж энэ хүн амьд яваад байна гэдэг ч юм уу, тий. Ингээд нэг юм хитрхи нарийн логиктой бодчих юм энэ зураг бүр ингээд ихний ангиасаа бүдрээд унаад явчихна ихний 2 дахь ангиасаа 1 2 дахь ангиасаа. Тэгэхээр тэгж бол бодоод хэрэггүй. Ер нь бол энэ зураг гоё акшн дээрээ суурилсан айгу сонирхолтой твисттэй триллер ингээд гоё. Тэгээ зохиол нь сонирхолтой шүү муу ерөөсөө биш. Зүгээр л амар онцгой содон нэг тийм амар хоо гэхэр л юм байхгүй л гэж хэлээд байгаа. Түүнээс ш хангалттай сонирхолтой байсан. Тэгээд нэг 40 50 минутын 7 анги учраас ер нь 2 өдөрт ч юм уу те. За нэг 7 хоног бүр болохгүй бол 7 хоногтой 50 ингээд үзээд дуусчихаар ийм болол байгаа. Тэгэхээр энэ зураг бол надад нэлээд таалагдсан. Ялангуяа action, R-rated action бүтээл дуртай болол өмнө солонгосын бүтээлүүдэд дуртай болол ер нь бол үзэхэд ерөөсөө харамсна гэж бодохгүй. Би бол нөгөө л түрүүний дурдсан хэдийнхаа хэмжээнд өрөхгүй ч гэсэн тэднэртэйгээ нэг одоо хавцсан багтаагаад нэг полдерт нэг хэсэгт бол багтаагаал оруулаад ярьчаар ийм хэмжээний гой цуврал бол болсон байна. Нэг амар нарийн нэг дэлгэрэнгүй яриад байгаа зүйл бол баг гэж бодож байна. Тэгээд та хэд маань яг ийм одоо R-rated те ийм зөвүүн гадна тулаантай гоё акшн бүтээлүүдийг бас дуртай бүтээлүүдээ хуваалцараа анимины төрөний эдээс үзээгүй бол ус үзээрэй. За мэдээж миний дуртайгүй бас бүтээлүүд байж байгаа та хэд маань хуваалцараа. Тэгээд солонгосын бас яг соёлын нэг юм энэ дэр байгаа юм л да тэ нөгөө нэг юм том корпорац гэдэг юм да тэ бид нарыг ухаарж явах 2000 оны их үед 90-ад оны сүүлч юм ялангуяа 2000 оны их үед өмнө солонгосын одоо соёлын экспорт Монгол соёлын импорт болж маш их орж ирж хахад болол одоо ингээд тэр захирал энэ захирал гэж дандаа л дигдэг байсан тэ тэрийг бол яг ингээд одоо бодоод анзаархад бол өмнө солонгосын эдийн засаг улс төр ч гэсэн адилхан улс төр эдийн засаг нь ерөөсөө хитгэн компаниуд мега корпорашнууд бол эзэмшдэг тэдний хүслээр улс нь бол ингээд ер нь хөдөлдөг тийм ээ бүх салбарт тэр нь орж ирсэн ийм байгууллага ийм улсууд бол улс бол байдаг. Тэнгүүд яалтчгүй тэр нь ингээд соёлынх нь аягүй том хэсэг болцсон л байгаа юм л да. Тэрэн дээр шүүмж болох юм гүнж байна те. Энэ дээр бол тэрний аягүй том хэсэг нь явж байгаа. Тэрийг бас одоо ингээд тодорхой хэмжээний ойлголттой үзэх аягүй гой санагдаж байна. Тийм. За Merciful Non-ийн хувьд л юм байна. Тэгээ одоо өмнө солонгосын бас хэд хэдэн бүтээлүүд ревю хийх санаа байна. Нэг нь Karma гэх богино хэмжээний цуврал байгаа. Илүү трейлер талдаа цуврал байгаа. Тэр цувралыг бол арай үзэж эхлэлээгүй байгаа. Үзээд эхэлчих юм бол удахгүй ер нь газ дуусгаад ревю хийх санаа болов байж нилээн дажгүй болсон сурагтай тийм 40 50 минутын 6 ангитай юм цуврал болол байж байгаа Karma үзэн да энэ хоёр бол хоёулаа Netflix дээр гарцсан хоёр цуврал байж байгаа. Тэгээд маш сонирхолтой Disney Plus дээр Nine Puzzles гэдэг ийм цуврал бол бас гарсан байлээ. Thriller crime thriller цуврал. Энэ цувралыг би бол бас үзье гэж бодож байна. Энэ болохоор 9 ангитай байсан санагдаж байна. Уучлаарай 11 ангитай юм. Тэгээд 5 6 5 6-аараа нэг юм сонирхолтой айгу хувааж гарсан юм билээ. Эхлээд 6 гараа дараа нь 3 гараа тэгээ 2 гарч ингэж дууссан юм байлээ. Айгуу дажгүй өндөр үнэлэгдэж байгаа ийм цурлага. Тэгэхээр энэ хэдийг бол үзэж ревю хиймээр байна. Andor ревю хийн. Тэгээ Andor юу яаж байгаа үзээд явж байгаа. Andor-ыг багцлаад би зүгээр сэдвэр яг ревю гэхээсээ илүү сэдв хилцүүлэг анализ бичлэг болгож хийх гэсэн зүгээр санаа бол байж байгаа. Илүү passion project талаас. За тэгээ бидний хувьд бол одоо энэ өнөөдөр би 3 дахь бичлэг хийж маргааш 4 дахьд орой 10 цагаас Формула 1 IMAX тусгай үзэр гарах гэж байна. Тэгээд энэ ревю маань арай өмнөх нь гарах байх гэж найдаж байна. Тэгээд ямар ч байсан Формула 1 дээр нэгдсэн хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд 7 сарын 9-ний шөнө 9-өөс 10-ны шөнө Superman-ийн IMAX тусгай үзэр байгаа шүү. Portal цэг мэнэр тиктэй захиалаарай. Маш гоё мерчүүд агаалтан дээрээс нь нэмэлт мерчүүд худалдаанд гарна шүү. За хэдүүлээ одоо юу яа? Видеоныхоо 20 дугаар хэсэг рүү орё гэж бодож байна. Видеоны 20 дугаар хэсэг бол манай одоо энэ бүх видеонуудын гоё thumbnail-уудыг хийж байгаа, edit-ийг хийж байгаа. За манай Showgo-ийн show podcast edit-ийг thumbnail бүгдийг хийдэг тийм ээ, teaser-уудыг хийдэг. Манай артист Temko байгаа. За та хэд маань бол Chapteli гэдэг сувгаар маш сайн мэднэ. За Chapteli сувг маань нэгдүгээр 100 мянган subscriber хүрсэн. Бас дахин баяр үргээ өмнө стримерээ бид зөндөө ярьж ирсэн. За тэрэн дээр нэмээд Chapland гэдэг гоё нэртэй Chapland Store гэж гоё store нээсэн байгаа. Pop culture юм гоё одоо merch-ууд оруулж ир зарах. За бас original merch
мерчүүд удахгүй гарах байх. Ийм мерчүүд зарж байгаа Chaplin Store гэдэг Instagram дээр дагаарай. За тэнцэнээс бол одоо дөрвөн төрлийн ийм гоё юунууд боксууд бол pop mart боксууд бол оригинал ийм боксууд оруулж ирсэн байна. Тэрний хоёрын бол надаа ингээд unbox хийгэрээ гэж бэлгэлсэн баярлаа. Одоо хэдүүлээ энэ дээр live unbox хий. Тэгээд нөгөө хоёр нь болохоор энэ Star Wars байгаа, Mandalorian-ых байгаа, Game of Thrones-ых байгаа. Тэгээ нөгөөх нь юу байгаа юм бэ лээ? One Piece тэгээд Spider-Verse гэсэн тийм юм байгаа юм байна. За тэгээд энэчнээс гарч ирэх боломжтой дөрүүд энэ байж байна. Гарч ирэх боломжтой дөрүүд энэ байж байна. Би бас Sansa битээ гарч ирээсэй л гэж бодож байна. Game of Thrones дээр. Энэ Bran-ы юуных амар инээдтэй юутай байлаа дугуйтай. Тэгснэ дугуй нь ингээ явж тэрэгцтэй тэгээ дугуй нь явдаг гэсэн. Тийм тэгээд Mandalorian-ы хэд аль нь ч байсан яах вэ? Ер нь гоё харагдаж байгаа. Game of Thrones-ы хэд ч гэсэн зүгээр Sansa л биш бол. Юу ч гэсэн Daenerys ч гэсэн би нэг Daenerys юм нэх байм биш. Тийм. Тэгээд хэдүүлээ unbox хийж үзье. Гой цэвэрхэн задлах хэрэгтэй. Энэчнээс ингэж задлт юм байна. Окей. Here we go. За микрофоно жоохон халдуулчих. Окей. Live ч яах вэ? Бичлэгэн дээр шууд unboxing. За шууд уутын аваа задлаа гэсэн дотор нэг карт өгдөг гэсэн тэр картыг бити хараарай гэсэн шүү. Картн дээр нь шууд ямар дүр байгаа нь гардаг. За та хэд харагдаж байна? Харагдахгүй байна. За нэг карт дотор нөгөө тэр картыг харсангүй. За ийм юм байна. Тэгээд л задлаа. За та хэд ихлэ харчихсан. Юу вэ? What is this? IG12 шүү дээ. Nice. Жимс ярьсан. Дотроо юу Baby Yoda. Grogu гэж би нэрлэхийг хүсэхгүй байгаа. Baby Yoda л гэж бодож байгаа. Энэ 9 тутамд нэг таарна гэж байгаа. Энэ 108 тутамд нэг таарханаас боломжтой юм байлаа. Тэр нь ямар нь тодорхойгүй. За ийм IG12-т болон гар мар нь хөдөлт юм. Хөдөлт юм шүү дээ. Тэгэхээр нэг амар хөдөлгөж болохгүй юм байна. Гэхдээ амар хөөрхөн юм байна. Детал айгүй сайтай юм байна. Энийг хардаа. Look at this. IG12. Mandalorian үзсэн бол бүр сайн мэдэх бах. За хэдүүлээ картыг харъя. Дотор нь ямар карт байдیں۔ Юу байдгийг харъя дотор нь. За энэ сүртэй байна. Хөлийн ингээд тогтоочих сүртэй байна. Уут нь айгүй амархан онгоцдог ус амар юм байна. За ийм сүртэй байна. Энэ доороо official юу нэ. Албан ёсны бүтээгдэхүүн гэсэн юм гоё логотой хараа. Lucasfilms Star Wars-ийн албан ёсны бүтээгдэхүүн гэсэн гоё логотой. Энийг хараа. Ингээд тавьчихна. За миний Epic Collection-ы дараагийн хизээч лайв хийх юм байгаа. Тэгээ дараагийн Epic Collection дээр орохоор юм гоё юутай боллоо. IG12 боллоо. Дотроо бас дээрээс нь дөрийнх нь юм карт хийж байна. Grogu IG12-тай Star Wars.com official product. За дараагийнх нь. Хэдүүлээ Game of Thrones-ыг ан Sansa байвал уурлна. За. Ийм дөрүүдийн боломж байгаа. Khal Drogo, Daenerys, Jon, Bran, Ned, Sansa, Arya, Tyrion, Jaime, Cersei, Joffrey, Night King гэдэг. За. Нөгөө Fire and Blood project бол явах хэвээрээ шүү. Би зүгээр л амар удаад байгаа учраас хүмүүс зарим нь бүр тэр project-ыг бол байхгүй болцсон гэж бодоод тах шиг байлаа. Гэж бодох нь ч аргагүй. Гэтэ явна. Come on. За карт Мартин харалгүйгээр энэ чинь. За уутын задлаад. Опа. Юу вэ? За. Nice. Jaime. За манай алтан гартай залуу. Манай алтан гартай залуугийн юу вэ? Jaime Lannister таарчээ. За энэ дотор нь энэ хараа. Look at this энийг хараа. Look at this махар хөрх энийг хараастай. Яар ийжчих. Мангар хөрх сэлэмтэй байж энэ трэлээ.
Та бас манай хүн чинь бас солгоо өртөө сэлэм барьчнаа. Сэлэм ч юм утгач юм. За сэлэм л юм да. Манай нөхрийн хэмжээнд бол сэлэм л юм байна. Nice. Мань хүн ихтэй суургүй юм байна. Өөрөө ингээд тогтчихвол юм байна л да. За энэ доор хараа HBO Pop Mart гэх логотой. За харагдах нь. Фокуслах нь. Энэ. HBO гэдэг лого харагдаж байна. Окей. За юм. Jamie Lannister-тэй боллоо. За энэ ингээд дотроо юм карт нь байж байна. Сэлмэнд ингэж бариулах хэрэгтэй юм биш үү? Нэлээ. Ингэж бариулах хэрэгтэй юм байна. За ингээд ийм хоёр юутай боллоо гоё. Character-тай боллоо. Jamie Lannister IG12 ийм гоё юутай боллоо. За манай Chaplain Store Instagram-ыг дагаараа тэгээд бас удахгүй гоё юунууд мерчүүд нь дуусахаар нэмж шин мерчүүд бас гоё авчирна гэсэн. Манай дагаараа хөдөлж аваарай. Нэг ийм юу нь бол Pop Mart character нь бол юу юм бэлээ? 45,000 юм бэлээ шүү. Тэгээд юугаар pickpack-аар хөргүүлээд авчих боломжтой. Өөртөө хамгийн ойрхон салбар pickpack-аар бол авчих боломжтой юм бэлээ шүү. Тэгээд энэ хэсгийн бас юуг ясанд мэдээллийг хөргүүлсэн да. Тэгээд дээрэс нь хоёр гоё мерч өгсөнд баярлалаа. За өнөөдрийн дугаараар тэгээд юу вэ? Chaplain-тайхаа юунд стort амжилт хүсье TMK-да Chaptel-д амжилт хүсье. Тэгээ өнөөдрийн юугаар бол дугаараар бас нэг мэдээлэл хүргэе гэж бол бодсон байгаа. За Innovision компани бол одоо Монгол улсад Fiber to the Home буюу одоо гэрч шууд хүрэх шилэн кабелийн дэд бүтцийг бол амжилттай байгуулж интернетийн одоо шинэ төвшний NetBoost үйлчилгээг бол нэвтрүүлж ирсэн байна. За NetBoost үйлчилгээ нь бол одоо байгаа интернет холболтоос бол одоо 10 дахин хурдан 1 гигабит хүртэлх одоо өндөр хурдны одоо ийм интернетийг бол үйлчилгээг бол нэвтрүүлсэн байна. Тэгээд NetBoost үйлчилгээг ашигладаг бол одоо өндөр одоо 4K стрим хийхтэй контент стрим хийх, өөрөө стрим хийх, контент үзэх, татаж авах, аплод хийх хурд хүртэл одоо шал өөр левелд бол мэдээж хурж байгаа. За дээрэс нь олон төхөөрөмж зэрэг ашиглахад хүртэлтэй бүгд өндөр хурд шаардсан хэрэглээнд бол их гоё болж байгаа. Ингэснээр бол гэр бүл одоо бүх гишүүд бол интернетийг хязгаагүй хэрэглэж дижитал амьдралынхаа чанарыг мэдэгдэхүйд сайжруулах боломжтой болж байна. Тэгээд NetBoost үйлчилгээ бол одоо нэвтрүүлсэн Innovision хамт олонтоос баярлалаа. Та бүхэн 1 гигабитийн хурдтай интернетийг Innovision хэрэглэгчид маань хэрэглэх боломжтой болсон байж шүү. Энийг хүрэхэд бас таатай байна. За тэгээд энэ хүрээд хэдүүлээ өнөөдрийн ревю өндөрлөе. Тэгээ үйл ажиллагаануудаар идэвхтэй оролцоцгоогоор Chaplain Story-г дэмжицгээгээрээ за тэгээд Innovision хэрэглэгчид маань NetBoost хэрэглээгээр 1 гигабит интернет хэрэглэх боломжтой болж байгаа юм байна. Тэгээд бас шинэ хэрэглээ нэвтрүүлсэн Innovision хамт олондоо баярлалаа, бас баяр хүргэе гэж хэлээ. Өнөөдрийн дугаарыг бас альбиснаар партнераар ажиллалаа. За юм байна. Тэгээд өнөөдрийн дугаар таамтайсан бүгдээрэнд баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Дараагийн ревю дээр уулзлаа. Баяртай. Бас санал болгох бүтээлүүд байвал комент хэсэгт бичээрэй. Баярлалаа. Баяртай.